Rise and shine. The alarm goes off, and for a second you think about staying down. The pillow is soft, the world feels heavy, and yesterday is still around. But something inside me knows better. Something says get up, it's time. You've done this before, you got through it before, and you'll do it again one more time. Rise and shine, it's a brand new day. Leave the night behind, it had its say. Rise and shine, the sun came back and so did you. Stay on track. Rise and shine. Rise and shine. За өглөөний мэндэ амралтын өдөр юм. Цугласан 9 шидийн машинууд явж шаврын тест хийх гэж байна. Танк 300 байна, Leopard байна, T045 байна. За Ярамгийн UB Автоком. За Эльф моторсын Leopard зардаг залуучуудтайгаа нийлээд ойрхон шаварднаа. За энд бас нэг Leopard байна. Бөөндөө нийлж аваад мөрөнгийн даваар явж шавранд босч 9 шидийн машинуудаар алдцаар боллоо. За 0045. За цаана Leopard. За нэг Lexus 600 бас явах юм байна. Nepchi байгаа, Forerunner байгаа. За энэ бас явнаа. За манай халдарт Pikachu шар бас орж ирж байна. За тэр цаанаас 0400 Larl бас орж ирж байна. Elf моторсын залуучуудаас өмнө тест хийгээдсэн гоё газар байгаа юм. Тийш очиж шаварднаа. За 0045. За ингээ Ярамгийн UB Автоком дээр бөөндөө цуглаж аваад хөдлөхгүй л шүү. Leopard 5 байна, Lexus 600, за хойноос манай 300-ууд байна. За нэг хуучин Scorpio 4 үржих дүр болоод байдаг. Мөрөнгийн давааны наахнаар баруун эргээд Lexus 600-гийн хувьд бол нэг 409 HP, 650 Nm торкоор мушиг юм байна. За Leopard 5-ийн 687 HP юм байна. Leopard 5. Тэгээд 760 Nm-ээр торкоор мушиг гэж байна. За HP үзүүлэлтээрээ бол бас нэлээд л өндөр спектэй машинууд байна да. За шавар дээр хэрхэн яаж эднэрийг бас явах нь хэвтэлээд гэдэг гоё юмар болцсон цаая та. Засандаа ажиллаж нэг 200 300 м зайтай юм байна. За энд ямар машинууд ирсэн байна. За Toyota Land 76 байна. Lexus байна, Harrier байна, за Leopard байна. За манай Bolino Aldarт Sarl 2.0 turbo бензин. За Lexus 600, Toyota Land 76 хасаа Suzuki чинь манай хангаа байна шүү дээ. Хангаа хүү бас юм. За энэ тэгээ тааръя да. За 50 саах юу вэ? Ямар таньдаг машинууд вэ гэсэн чинь. За сайн өгшөө. Сайхан наадсан уу? Бичлэг хийх юм уу гээл өсч. За манай дэс сарын дор шаварт нь алдсан юм ганцаар бичлэг хийх. Тэгээ ийшээ 70 гараад 70-гийн цааталт явшиг. За Lexus 600 тэр цаана бас Leopard. Одоо ийшээ гол гараад нэг гоё газраа. За манай FPV дроны мастер хангаа хүү явж энэ. Suzuki Jimny-гээр цааш өндрөөс бас бичлэг юм нэ. За бид 70-гаа гарах гад наан нэрсэн чинь гол нь бас үерччихээ. За туулгал Leopard 5 маань гарам хайчих шиг. За манай гол үерэлцсэн гармаараа наашаа гарч ин дээр. За энэ маань бүр хааслаа илаа. Улаан таатан зургаа. Тэрээс их жоохон жалхтаа онцгой эйгүү байсан нэ. Наагур нь морд яваал цаана нас 2 гой машин харагдаал. Зурагт бол янзын харагдчих. За Lexus 600, Leopard 5. За гармаа гараад нааш. Яг шавар болох хэсэг дээр бол арай очиг байна да.
Наачуу төрөө явчихжээ. За шавартай хэсгээр ирсэн байна. Шавар нь үерлээд гол болчихжээ. Ингээ битээ шавартайсан. Ялчгүй борооны юунаас болоод айхтар үерлчиж. Энд одоо гол нь хэр байгаа юм л та. Битүү хоогүй штэ. За манай эльп моторсын нэг леопардтай залуучууд ер нь их хвшлийн авир ирж тест хийдэг юм байна. За леопард таваар орсон. За леопард тавтаа дахиад орох чинь дөө. За энэ бол зүгээр ороод нам юм. За авахсараа гараад ирлээ. HP торкөө өндөр болохоор бол ер нь бол бас гоё шүү. Танк 300 хай 4 T 408 HP 750 Nm-ээр мушгин. За цааталт нь Leopard 5 зогсож байна 687 HP. За энэ хойноос хангахүү байна. Leopard 5 Lexus 600 Pikachu Яндас танк 300. За энэ хэд манаас орж үзээд суух юм бол татна гэж бэлтэж явах шиг байна. За юмыг яжим төгөөд хойноос татлахаач хэрчлээ. За танк 300 хай 4 T орсон. За ухсаа явсаа. За далд орсоо. За ухаа гараа явчлаа дөө. За аимшигтай. За олсооч ирээд гараа явчлаа. За танк 300 хай 4 T байлаа. Бас айхтар гүнзгий юм байна. Ялчгүй үерлээд айхтар болчих. Бас амар байна. За буцаа гарсан. За хамар далд орсоо. За ухсаа. За 408 HP-тэй 750 Nm-ээр мушгинаа гэж. За гараа явц. Яа амар. Алдаатай машин гэж. За энэ маань татлах зүгөөд орцсон. Ямар ч асуудалгүй бас ороод гараад ирлээ. Бас нэлээд гүнзгий юм. Leopard-ыг оруулъя л гэж ярьж байна. Гол нь ус залхихгүйгүй бас нэлээд гүнзгий байгаад. Юусэн татлах зүүж байгаад оруулъя л гэж яриад. За манай LP Leopard 5 дээр ос зүгээд гүнзгийр орохоор шийдсэн. За хойноос нь олсоо хийчлээ. За тэгээ хэрэг зогсох юм бол мэдээж газ татна. За энэ хэд маань орох нэ. За хэдүүлээ яаж явах нь хаана очиж зогсох нь гарах нь үзцгээ. Шавар нь бол нэлээд гүнзгий зүгээр гол болчихжээ. За манай шар ер нь бол хэрэг суух юм бол газ татна гэд бэлэн байдлаа хангаад хойно байж гин. Усны гутлын төр байгаа юм болов манай энэ урд байгаа хэсэг. За манай Leopard 5 улс зүгээд дорыг гисэн чинь за ер нь арай л гүнзгий байгаад байгаа болохоор болсоо ус мус залгич магадгүй болчихлоо. Тэгэхээр шавар хэдүүлээ болохоор ажил гарсан энэ хавьд өөр гоё. За нэг огцсон өксөрөөд за манай шавар хайгаа явсан. За манай Suzuki Jimmy. За дэше зүтгэсэн. За хийргсээ явсаа. Бас гоё юм аа. Гараа ивчлаа шүү. За энэ хэд маань гараа ивчлаа. За манай Leopard 5-та хэд маань энэ шаварлуу ороо суучихжээ. За хажуу талаар нь манай 300 хай 4 T за татах гац цааталт марч. Бас айхтар юм руу орчиж. За энийгээ гялс татчих гаргаа та. За манай Pikachu танк 300 2.0 турбо хажуугаар нь за гарч байгаа цааталт гарч байгаа татыгээд орчлоо. За тэр цаана. За ухаалаа ухсараа бүгсэн ухаад орчлоо. За манай Suzuki Jimny хангаагүй маань хажуу талаар нь гуссан. Ой, остоо гоё. Гараа явчлоо. За нэг зүүн тал руугаа бүр гайгуун байна. Үний илгэлж ин да манай энэ ч. Урж. За бүр наадлаа цаана Leopard суудсан, танк суудсан. За энэ бүр яг суусан хэсгийг шаварлуу орцсон, орилуулж ин да манай. За энд ирээд хийргэсэн. За буцаад ухарсан. Suzuki Jimny ч бас авсаархан
Гоё машин байна. За одоо бол яг суусан юм байна. За Suzuki Jimny-гээ татнаа. За тэр цаана Leopard-оос татнаа. За шарыг бол сая татаа гаргачлаа. Намагтаа бас гоё газар өнөө. За Suzuki Jimny-гээ цаана манай Pikachu татчих байна. Наа Leopard 5-гээ танк 300 хай 4 тийм байна. Татчихнаа шавраас нь. За татаа гаргачлаа. За одоо нэг үучин тэгэл нааш цааш орж гарч үзэн штэ. За энд бас татчих. За 2.0 турбо бензин манд гараа авчлаа. За энд Suzuki Jimny-гээ татчихлаа, гаргачлаа. За Leopard 5-аараа цаатлаас нь нааша дахиад гарсан. За ухсаар агаад за энд хий иргсэн. За буцаад ухарсан. За энэ баг суучгүй яач вэ? За цаагуур маань хай 4 тий ухсан. За гараад ирсэн. За энийг бас дахиад татах ажилтаа болсон. Ер нь жоохон зөөлхөн л ороод байна уу да. За манай Suzuki Jimny хангаа маань хажуу талаар нь орсоо. За бас хаазалж ин даа. За хаазалсараа гараад ирлээ. Амар. Мундаг байна. За ер нь урдаас нь татах юм байна. За энийг одоо урдаас нь татах юм байна. За Pikachu манай буцаагаар авчлаа. За буцаад ухраал татах юм шиг байна да. За Leopard-оор жоохон хүчтэй л ормоор юм байна. Арай л зөөлөх ороод. За Leopard 5-ыг шармаан татаад гаргаж ин да. За гаргасан ч хэрэгт. За номер унгаас. За Leopard-оор дахиад орсоо. За буцаад мөрөөр ороод дахиад суучлаа да. Наагур л ормоор юм байна да. Жохон буруу газраар л ороод байна да. Харин шармаар гарсан жохон наагур явахгүй болохгүй. За манай Parado Toyota-гийн Улаанбаатараас хөөрхөн дүү маань ирсэн байна. За тэнд манай багийн бас ирсэн. Манай хангаагүй манаас тэнд бас гутлаа тайлаад орсон. Энэ нөгөө машины уулсын дуугаар хайж шар юм. Тэ нэг иймэрхүү гүнзгий шавар намхтай хэсэг байна. За энд Leopard мас утсан. Энийг одоо бас татан да. Тэр зүүн тал руугаа бүр айхтар байгаа юм байна да шавар нь. За энийг бас татахгүй бол энэ маань бас усан дуудвал бас баларх хаа. За энийг маань бол зогсоох шавар алгаа. За энд улсын дугаараа олдоггүй. За энийг татах нэ. За Leopard маань 3 сууч, 4 сууч. За нэг жоохон арай өөр гүйхэн газраар гарахгүй бол бас болохгүй байна. За манай энэ 3 сууцаас ууртай байна. Арай нэг гүйхэн газраар нь л юммаар юм байна да. Танкууд гарсан зам руу бол орвол суух шүү. За цаатлаар нь гарсан.
За хамгийн гүнзгий рүү нэг орж тест хийж үзэх чинь дээ. За шавар бол энд амтагдахгүй юм байна уу? За ухарж гарч үзүүлээ гинэ. За ухраа гараад ирлээ. За танк 300 хайдвар T гэж ийм л ид байгаа юм да. За танкаар нэлээд гарлаа, Leopard-оор нэлээд гарлаа. Одоо Lexus 600-аар гарч үзэх чинь да. Lexus 600-ын шаврт явдаг машин уу, явдаг машиноос харцгаанаа. За нэлээд зөөлхөн орчлоо. За хэр гисэн. Дөрөв дуу бол дөрөв ловг нь сайхан л ажиллаж чинь да. За буцаад ухартагтай байсан. За ийшээ ороо суусаа. За уг нь бас таг суугаагүй л анда нааш цаашаа хөдлөөл. За ер нь нааш ажгүй цаашаач болоо тэнхлэг тулчлаа. За танк 300-аараа Lexus 600-аа татгаар шийдсэн. Энэ маань тэнхлэг тулсаа наашаа цаашаа явах байчл. Цагаас оосрлж аваад татахгүй болох байна. За тэгээ буцаагаад энүүгээр нас Leopard 5-аас гарч үзэх юм байна. За чирээ гаргасан. За гадаач бороо ороод тест гоё болж байна. За Lexus 6 маань нагсаа. За хоёр дахь оролдохоор бол гараа авчлаа. За энэгээр бол буцаад нэг гарч үзэх юм байна. За тэр зүүн тишээгээ гүнзгийрээ бол угаасаа орохоор гонхот. За цааталт нь гарчаад буцаад наашгаа гарсан. За энэ хэсэг жоохон зуухнууд ээ. За гарсан. За нааша гарч явлаа, буцаж ухарлаа. Дахиад хийргэлээ, дахиад суулаа. За кузов томтоо. За тэгээд тэнхлэг бас намхан болохоор ялчгүй. Суучих юм байна өө. За Lexus 600 тэнд суудсан. За цаана Suzuki Jimny-гэр. Манай хангаа ман дээр цаагуур. Ваа, бас зууж байна. Яа. За гараа авчлөө. Яасан мундаг юм бэ? За наад хажуугаар нь ороод ирэх юм шүү дээ. За Lexus 600-ийн хажуугаар орж ирсэн. Өө сайхан гараад ирлээ. За заалаа хийсэн байлаас. Энэ юу нэг хилдэвтэй машин юм аа. Энэ бас за бүр тойроод нар зүг буруу тойроод 3 тойрох ч юм болов. За бүр цаашаа дахиад явчлоо. За манай хангаа үгийн Suzuki Jimny ч алдартай л да. Урд нь дефлок энтер хийцсэн. Бас солиотой болгосон да тэр. За бүр хамгийн амар шавартаар нураагаар авчлаа. Яа урж ин да тэр нэрээ. Жолооч нь ч угаасаа бас нэлээ аялдаг бас мундаг залуу да. Паалаа. Заагаар авцсан. Баяр үргээ. Гайхамшигтай. Үнэхээр наад чинь бай Suzuki Jimny толсон. За арайч тэр цаатлын амарлуу нас арайч орохгүй болоо да гэсэн орчлоо доо тэр цаатал орилуулж ин да. Фүү ла. За зөвхөн гайхамшиг гэхгүй юм бол өөр юу гайхамшиг. Манай хангаа үгийн наадам болчлоо. За манай Sharp Pikachu цаашаа гарсан. За нан Lexus 600 суусаа. Цаагуун гараа авчлаа. За араас нь манай Leopard 5. Манай Elf моторсын залуучууд.
За цаатлаар нас. За Leopard 5 маань цааталт нь очиод зогсч юу хийрч юу? Тэр хийрч шиг болох юм. Арай л зөөлөө орчуу. За танк 300 хай 4T. Хажуудлаар нь орсоо. За тийшээ гараа авчлаа. За Lexus Leopard 5 2 маань суучлаа да. За манай Leopard маань өөрөөрөө явсаар хагаад гарчлаа. За бас гоё байна. За манай хоёр танк гараад ирлээ. За Leopard 5 маань буцаад хажуудлаар нь дайрсан Lexus 600-ийн. Аимшигт. За гараад ирсэн. За энийгээ татахгүй бол энэ баларлаа. За Lexus 600 урдаас нь татъя гэсэн чинь дэгэ байхгүй гинэ. За тэгэнгүүт олсон аваад ард нь гарч татах юм байна. За манай шар. Олсоо жирээ цааталт нь гарчлаа. За таталгаа хийсэн. За хоош нь татаа гаргасан. За Lexus 600-аар нагсан. За одоо бол арай өөр үзэж байна. За гараад ирлээ. За хамгийн амар гүнзгийрөө нь орсон. За нэлээ хүчтэй дайрч орлоо. Энэ дотор ороод нам суулгаад манай Leopard та буруу газар л бас орчлоо доо. За манай шарт ч өнөөдөр бас нэлээд татчих шүү. За Leopard-аас татахна. За тэр цаана бас танк 300 хай 4T маань бол наад ч юм дөө. За бас нэлээд гүнзгийрээ орцсон явахгүй байна. Дугууны зөрөө бас нэлээд айхтар гарч шүү. За татаа гаргасан. За энэ бас зөрж ороод. За тэр хэсэгт бол бас лайхтар гүнзгийсэн байна да. За Leopard-ыг татаад гаргаад ирсэн. Салам олонд бол бас орсон зүйл бол байхгүй юм байна өө. Чудас 3 чудаас уучуу. Дотгошоогоо ус орсон зүйл байхгүй. Ус нь бол дандаа тойроо доогуур шүү дээ. Битүүмж бол гоё юм байна. Зэн хай 4T гарсан. Тэр цаана Leopard 5 маань гараа авчлаа. За шарман тэр цаагуур орсон.
За энэ за ухраагаар авчихсан. За хамард авсан. За ухуулсан. Бас лайхтар ухчихсан дээ. За энэ бүр ухсаар хагаад нэлээд доошоо суулгачлаа шүү. За суудгүй машин суусаа. За манай тажид талаар леопард автгаа гарнаа л гэж шүү. Суудгүй машиныг суулгаа ицсан. Яаш ч нааш цаашаа явж нэлээд ухсаар хагаад суулгаа ичлаа. За арай гүйхэн эсгэр нь орсон. За наагур нь гараад ирлээ. За энэ маань бүр нам болсон. Нилээ ухсан. За саарл маань орсон, татах гад орчоо. За леопард 5 маань хажуу талаар нь орсон. Бас л явж ин да. За наатлынх нь гүйхэн газраар нь яваад байна. За бас гайгу гарлаа. За гарсан. Манай шар тэр дээгүр газар үзэж явж байгаад бууж ирж байна. Амар юмруу орсон. За ухраагаа татаа гаргачлаа. Пүү. За ухсан. За энэ бол бас амар болчихж байна. Наа бараг эрэхтэй болцсон уу ухсараад. За дахиад татъя да. Энэ гүн гарч ирэхээр нь күз өрөө нь ус орох нь үгүй үз. Энэ бараг хаалганаас дээш бол 10-20 см гарцсан биш үү. За тэр цаана манай иш дүр мөр ховцоо тайлцсан сайхан байна дөө. Уус яалч гүнзгий байгаа. За нэг хоёрдоо дайрч үзээд дахиад суучлаа. Ухсаар хагаад наана бараг эрэхтэй болчихгүй. За тэгээ буцаагаад ухрааж татаад дахиад гарах нэ. Бас гүнзгий байна. За усанд нэлээ удаан зогссон машины кузовыг доторх нь харах ус орж үгүй юу? Тийм ээ те. Хаалга руу бол аяамар ус орсон доогоор. Тэгээ буцаад нэг ус үлдгээрээ гарч байна. Яг өмдсөн дотор ус орж үгүй юу? Шалгаж байна ингэл үгүй. Хов өрөөнд да. Хоогоор бол хаалга маалга руу бол гоёл орч. Эвш осол ороог байна хуурай. За энд бол гожигдол гойж тэ хаалганаас. За өнөөдрийн шаварталт нэг юм их байлаа та. Опа. За энэ маань бол бас гоё явж байна.
Амар юм аа. За манай эльфийн залуучууд танк 300 хай дөрөвтийг үзэж байна дээ. Одоо усаар гарч үзэх хэрэгтэй дээ. За усаар гарч үзэж байна дээ. За манай эльфийн залуу маань буцаад ухарсан. За ингээд машинуудаа залж байгаа ч үзэж байна да. За буцаад наашаа гарсан. За манай эльфийн залуу маань үзчихлээ. За одоо манай Suzuki Jimny-тэй хангаа манаас үзэж байна. Ямар ан гоё нөө? За манай хангаагүй хай дөрөвтэй унж үзсэн. За тэгээд ийшээ бас ямар ахна харъя. Хай дөрөвтэй сонирхож байна да. За урж чинь да нэрэ. Ханга баахан тест хийж явж үзлээ. За 300 хай дөрөвтэй шүү дээ ч. За ямар байна за? Янз бүр хөвөх юм шүү дээ. Чи одоо 3 тонн жинтэй шүү. Зүгээр офроад хийгээд шүү дээ. Зүгээр ингээд зөөлхөө хазлаа. 3 тонн жинтэйх нэг тийм хүн тийм шиг санагдахгүй байгаа. Яа усан дах тийм тул хаацлахад зүгээр онгос л. За нэг иймэрхүү тонголчод бас явахаар андаа тэгт. Өөндөөс андаа уусгүй. Андаа байна. Хамаагүй ч тийм. Чиний өмнөх унжсан зүйл бензин шүү дээ, тий? Чи одоо ингээ хайбрид болцсон. Яалч хүчин давлчихж байгаа л да. Зүгээр нормал нь зүгээр офроад хийчихдэг шүү дээ. Зүгээр гэр хатаа. Тул хаацлах бас. Ингээ хоёр нэг шал ондоо. За дараагийн гогцон мөхсөөр элстэй газар ирсэн. Ингээд энэ дэш. За 668 HP 760 Nm-ээр торкоор машин гэдэг байгаа шүү дээ. Салоныг нэдүүлээ харъя. Бас тансаг байна шүү дээ. Түрүү баахан усанд байгаадсан. Ямар ч ус орсон байхгүй шүү. Хов өрөө. За голдоо бас нэг гоё 14 орчим инчийн дийлэгцтэй. Торк HP энтер бол бас солиотой л юм. Дугуйг нь салмаар юм. Чи одоо доошо жижигрүүлж болох уу 17 болоо тавьж болно те? Энэ пиланц нь арай томдоод байна уу? За тийшээ илслэхэр болсон бөөндөө. Юу ч илсэнд очиж үзье.